Хэлцэх асуудлын дарааллын дагуу 12 дугаар асуудал хуулийн этгээдийн хувьцаа шилжүүлэн авах тухайн асуудлыг танилцуулна хэмээн сандаг сүрэн төлөөлөгчийг хүргэж байна. За нийслэлийн иргэдийн улаан төлөөлөгчид хүрэлцэн ирсэн та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 1-р сарын 27 оны өдөр төрийн үеийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалт батлах тухай 25/01 тогтоол батлагдаж, нийслэлийн засаг даргын 2024 оноос 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээнд тусгагдсан Улаанбаатар чат сошиал болон төлбөр тооцооноос нэгдсэн төслийг хэрэгжүүлэхээр тусгагдсан юм а. Төр бизнес эрхлэгчдийн иргэдийг холбосон захим орчин бүрдүүлэх хурдан системээр баталгаажсан хаягнаас төлбөр тооцоо хийх болон нийслэлээс үзүүлж байгаа олон үйлчилгээг энэ платформд нийлүүлж иргэдэд хүргэх ийм зорилгын хүрээнд Digital InfoSec компаниас хэрэгжүүлсэн олон нийтийн сүлжээ төлбөр тооцоо захим худалдаа нийтийн тээвэр зохицуулалтын програм зэрэг олон төрөлт үйлчилгээний холбогдох боломжит бүхий дэвшинтэй технологи суурилсан сошиал аппликейшнийг нийгмийн захим сүлжээний хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор 34%-ийг компани 34% хувьцааг хууль тогтоомжийн хүрээнд нийслэл шилжүүлэн авах ажлыг танилцуулж байна. Хэлсэн шийдвэрлэж өгөх хүсье. Сандаг сүрэн төлөөлөгчд баярлалаа. Танилцуулсан асуудалтай холбоотой асуулттай төлөөлөгч авъя. Танилцуулсан асуудалтай холбоотой асуулттай төлөөлөгч авъя. Хос 2 төлөөлөгчөөр таслаа. Хос 2 төлөөлөгч. За бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. Хувьцаа шилжүүлж авахтай холбоотой асуудал танилцууллаа. Энэ компани нөгөө үр авлага мавлагтай холбоотой юуг нь хийсэн юм уу? Одоо судалгааг нь. Тэгээ хувьцаа шилжүүлээд аваад ирвэл авлага, гүүр одоо бүх хариуцлага манад ирнэ. Тэгэхээр энэтэй холбоотой мэдээлэл сая танилцуулга гараагүй учраас энэ дээр тодруулга авъя. За хос 2 төлөөлөгчийн асуултанд хариулъя. Сандаг сүрэн төлөөлөгч. За үйл ажиллагааны явцад дээрх асуудлуудыг шийдвэрлээд хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх болно. Хувьцаа шилжүүлж авахын тухайд Улаанбаатар хотын төсвөөс болон ямар нэгэн зардал гарахааргүйгээр ингэж шийдтгэхэр байгаа. Тодруулсан хос 2 төлөөлөгч. Тодруулга нэмэлт 1 минут. Яг мөнгө гарах нь чухал биш л дээ. Энэ компанитай холбоотой харилцаа чи өөр 34% нь манад түрээд ирвэл бид нар үүрэг хүлээх болж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр нарийн судалгаануудаа манах яагаад хийгээгүйгээр ингээд танилцуулга орж ирж байгаа юм бол энэ дээр л би асуу да. За тодруулга асуултанд хариулъя. Сандаг сүрэн төлөөлөгч. За компанитай холбоотой асуудлуудыг зэгцэлж энэ үр авлагатай холбоотой асуудал байгаа бол үүнийгээ одоо шийдвэрлэхний дараа хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэнэ гэж л хариулна одоогоор. Хэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж дууслаа.